За энэ хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаамаа. Одоо ард түмэнд байж болох бүхий сайхан үгийг хэлж амлалт өгч сонгогдсон их хурлын гишүүд хариуцлагатай байх ёстой. Хуралдаа эрт сайтай өөрөө байж иж зөвшөөрсөн татгалцсан гэд хууль тогтоол дээр саналаа өгөх ёстой. За мөн одоо чуулганы танхимд ч гэсэн хэлсэн үгнүүд нь хариуцлагатай байх ёстой. Яагаад вэ гэвэл их хурлын гишүүн ямар үг хэлснээс шалтгаалж маш олон хүн тэрэнд нь шууд итгэдэг. Худлаа хэлсэн ч итгэцдэг. Заримдаа тэр нийгмийг одоо хуваагдуулах, ард түмэнд буруу ойлголт өгөх, за янз бүрийн одоо эдийн засгийн ч гэсэн нөлөөллийг үүсгэждэг. Тийм учраас их хурлын гишүүдийг илүү хариуцлагатай байлгах ийм хууль санаачлах асуудлыг би дэмжиж улсын хурлын дарагт ч гэсэн өөрийн саналаа өгсөн. Гэхдээ бас хэтэрхий бид нэг тал руугаа туйлширч болохгүй. Юмыг наантай цаантай авч үзэх ёстой. Хэрвээ их хурлын гишүүн хууль санаачилж байгаа бол тэр нь чанартай хууль байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг лозунгийн чанартай, ерөөсөө хэрэгждэггүй тийм хуулиуд бас байгаа шүү дээ. Яг ингээд хуулийн нэрийг сонсохоор ард түмэнд таалагддаг. Тэгсэн мөртлөө тэрэндээс яг хэрэгжүүлээд араас нь ингээд барьчих юм байдгүй. Тийм хууль зөндөө байгаа. Тэгэхээр ийм чанаргүй зүгээр ийм цаг үрсэн их хурлын гишүүдийн энэ цагийг үрсэн тийм хууль айлхаар санаачлуулахгүй жоохон чанар тал дээр бид нар бас жоохон анхаарах хэрэгтэй. Зөвхөн тоо хараад байхгүй. Тийм одоо энэ хууль батлах, хилцэх хэсгийн шийдэх босго өндөр байх хэрэгтэй. Хэлж байгаа үг асууж байгаа асуулт нь ч гэсэн чанартай байх хэрэгтэй. Ягаад вэ гэвэл бас л өчнөө төрийн албан хаагч нар ирээл байнгын хороо их хурлын чуулганы хуралд цагаа өрөөл суудаг. Тэгэл 20-30-аараа 40-50-аараа хэрэгтэй хэрэггүй юм асуугаал тоогоо нэмэх гээл дараа нь статистик тоон дээр нэх өндөр тоотой. Тэрэн дотор нэг чанартай тийм асуусан асуулт өндөр утга агуулгатай юм байхгүй. Тийм зүйлүүд ч гэсэн ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар одоо маш сайн наантай цаантай бодож их хурлын бүтээмжийг чанар талаас нэмэгдүүлэх ийм байдлаар одоо ажлын хэсэг байгуулагдаад ажиллах ёстой гэж бодож байна. Тэгээ миний хувьд энэ ажлын хэсгийг ахлах саналтай байна. За баярлалаа.